Тэрээр үүний хүмбэ араатны хооронд тулаантай зөөрсөн ч огор мөрөгчлийн ур чадвар дутаж байгааг тэмдэглэжээ. Каши мангастай туршдах бодолтой хэвээр байгаа эсхийг Кью асуухад Каши тийм боломж олно гэдэг тэр хэлжээ. Кью түнд ийм бодолтой хэрэггүй гэж анхааруулж ярагдхан гарцаагүй гэдэгт итгэлтэй байна. Торис нэмж хэлэхдээ огор зөвхөн арахын тусалдаг бөгөөд толон огор толончийг харагсларан аснаар өндөрлөө. Тэмцээн эхлэхэд гадуусын зэвсэг ханууд цуглардаг. Торис ихний шатанд өрсөлдөж бууж өгөхийг хүсэлгүй өрсөлдөгчөө оногаа. Энэ бол өдрийн хамгийн сонирхолтой хэсэг болсон юм. Маргааш пар толгдсон Каши өөрийн арга барилаа эргэцүүлэн бодож байна. Түүний бодлыг айжаа тасалдуулж хөвгүүдэд дуртай эсхийг нь асуухад тэрээр ич сандрав. Ихэнх залуус түүнийг эсэргүүцэж чаддгүй ч тэр огтхонч таасан шинжгүй байгаа. Түл түүнийг сандарсан эсхийг хаж байгаагаа тэрээр тайлбарлав. Мөн тэрээр ихний өдөр тулаанчид өхөж ясныг сонссон гэд дахин уулзахгүй ч юм биш үү гэж хашинжээ. Тэрээр өөрийгөө тэр шиг алдартай биш учраас ямар ч ялгаагүй гэдгийг тодорхой хэлв. Айжаа түүний үг яриг магтаж тулаанч хүний шинж гэж үзв. Дараа нь хэрэв маргааш шалбаж өөрийгөө бэлэг болгон өгнө гэж амсахад Каши түүнд ялаж байх болно гэдгийг батлан хэлв. Тулааны өдөр ирж Уэстрээ цэнгэлдэх хүрээлэн үзэгчдээр дөрөв. Ринг хоёр тулаанчныг хүлээж авахд бэлэн байлаа. Каши биш гэхдээ байгаа бол нэг сая түүний нөрөө. Мөрний бочин мэдэгдэхүй сайжирсныг анзаарав. Энэхүү тулаанд Владимирийн бичгийн баазаас харин нэг ялаж байгуулсан Ахмад дайчин Цэзэр болон хэдэн сарын өмнө нэг ялаж байгуулсан гадлын Каши нар хоорондоо тань татаж пар болов. Олон түмэн Кашигийн биеийн галбирт сэтгэл хангасан бүс байсан бөгөөд түүнийг сайн холддоггүй ядуу гарчтай хүн гэж таамаглажээ. Каши төвчтэй байгаа Айшад нэгэн залуу төхөж очиж Цезарийн нэр хүндийг магтан түүнийг ялхан гарцаагүй гэж хэлв. Айша Кашиг дэмжиж байгаагаа зарж мөрий тавив. Тэрээр Каши дээр мөрий тавьж хэрэг ялагдвал түүнтэй цагийг өнгөрөөнө гэдгээ санаж болгов. Хэрэг ялагдвал юу хүсэх вэ гэж асуухад Айша гар орсын дэлгүүрээс харсан бат мараг зүртээ өхийг шаардав. Залуу үг мөрийг сонирхолтой гэж үзэж түүнийг гэдэгт итгэвчтэй байлаа. Тулаан өвчтөд өөртөө итгэвчтэй Цезар Кашигийн тулаанд оруулсан багшийг нь буруутгав. Каши ирд дөргөөцөж Цезарыг толж пасаа илүү ярьдаг болохыг буруу шааж тулаанаа өвчтөхийг шаардав. Өөр хэрэнд давтсан Цезар баруун гараараа хүчтэй цохиж Кашиг газар тунагав. Цезарын төмөр шиг хатуу болчин зузаан ирсэн эрүүл үн чиглэлээс өөр стратеги шаарддаг гэдгийг Каши ойлгов. Цезар Кашигийн бочдод зайлах чадварыг анзаарч түүний хөдөлгөөнийг алдагдуулсан хүнд цохиж дурч газар тунагав. Айжатай мөрийцэн залууг айхуулж шагнал ямар байх тасаар асуусан боловч Каши цохиж бүрээс чадварсыг бүтэж байгааг хараад олон түмэн алмарын нэмсгад арах үед түүний үг тасалчлаа. Тэр үед язгуурт нь ир Каши бол дормоны хүнийг ялсан тэр тулаанч мөн эсгэд ирэлцэж нүдэ анаа зөхдөг гэсэн яриа өнөн эсэх тасаар гайхав. Энэ зөөр Айжа тулааныг ямар ч твцсэн шинжгүй 50 аживч байв. Каши маш сайн тулдж байгааг хараад олон түмэн шоконд оржээ. Тэрээр өрсөлд бичээ нэг цогцолтоор унгааж чадах эсгэсэж бочингуудыг нь нэвтлэхийн тулд товчлыг нь хоримжлуулах хэрэгтэй эсгээ бодож байв. Тэрээр мөн төсвөр төвчээр нь төгсгөл хүртэл хүрэх эсгэд эргэлдэж байв. Ерөнхийдөө манай хүү шидэмгий байж өрсөлд бичийнхөө нөрөө ижиг гэсэн сул талуудыг онохоор шийдэв. Өрсөлд бичин өөрсөж хэлэгнэн архирах бөгөөд Каши энэ боломжийг алдаж болохгүй гэдгийг сайн мэдэж түнлөө ширтв. Тэрээр хавраг руу чиглүүлсэн бүх хүчээрээ гол хэсэгт нь хүчтэй цохиж төвч хүнд гинтэл очруулав. Энэ цохилт нь өрсөлд бичийн хавраг бочин руу гүнзгий хүрч маш хүчтэй энэ үед нэгсрэх цохилтын тесрэх хүч болон жингийн төгс шилжилтийг анзаарав. Кашигийн уйггүй бочингийн битгийшийн үр дүн одоос эрс гарч байгааг тэрээр ойлгов. Цохилтын дараа Каши өөрт өмнө хизээч юм хүчтэй цохилт өгч байгаагүйгээ эргэцүүлэн бодож байв. Энэ цохилт нь өрсөлд бичийн хөдөлгөөнд тулгуурлаагүй бөгөөд харин түүний өөрийн бүх хүчээр тижигдсэн дайрч юм. Энэ үед нэгсэр Кашигийн өсөлт төслийг хүлээн зөвшөөрч ялалтыг бацгаажуулахын тулд цаашид хичээх ёстой гэдгийг мэдрэв. Энэ засар Айжа болон тэр залуу тулааныг анхаартай ажиллаж байв. Хүчтэй цохилтоос болж Кашигийн гар өвдөж өрсөлд бичийн зузаан булчингийн хоёр түүнийг бут нэр шасан мэт санагдав. Дараа нь тэрээр түүний нөрөө рүү дахин цохив. Энэ цохилт нь бүхнийг нэвт хатах хорц чад шиг байлаа. Тулаан Каши өрсөлд бичийнхөө нүүрдөө цагснаар өндөрсөж Айшаа баяртай байв. Нүүрэн дээр нь дахин цохилт өгөхөд өрсөлд бичин засаардаж газар онов. Тулаан Кашигийн ясалтаар өндөрлөв. Тэрээр маш их баярсан бөгөөд энэ мэдрэмж нь айлаатай мөрийцэн залаад бүтшгүй зүйл мэт санагдаж байв. Тэрээр мөрөнд тавьсан зүрхний тоо шөнө сануулжээ. Каши уламжлалт таргаар тулцсан бол энэ нь нарай багыг читэр байх байсан гэж залуу үзв. Үндэ зэрэгцэн баруун гадааш Кашиг өөрийнх нь хайр гамтай өсгөж хүмүүжүүлсэн. Тулаан химэн багхартайгаар дуртахад Айшаа гайхав. Каши ясалтаа тэмдэглэсэн гараа өрхөд баруун үнийг талхсандаа болоод ясалтаа өөрт нь зориулж байна гэж тэнэг шинээр итгэж байв. Үний зэрэгцэн Каши өөрийгөө одоо илүү хүчтэй болсноо хүлээн зөвшөөрч байв. Нэгсэр Кашиг олон нийтийн ихэд таашаасан маш сайн тулаан гагсныг магтав. Дараа нь түүний багш Каши руу ачуу шидэж түүний үзүүл бүрт биширсэн байх ёстой гэж хэлэхэд Каши түүнд талархлаа илэрхийлв. Үнтэй зэрэгцэн түүний гар маш их өвдөж, нэгсэр үнийг усан дүрхийг зөвлөв. Дасгалжуулагч түүнд явах зам хож байгааг сануулв. Каши гараа усан дүрхэд өөрийн ямар их өвдөлтийг үж тоон сарч байснаа ойлгов. Торрес түүний бие одоо ч эмзэг хിവэр байгааг тэмдэглэсэн ч маш сайн ажилласны хүлээн зөвшөөрөв. Кучо Кашид баяр хүргээд сандарсан янзаар өөрийн тулаанд бас ялах болно гэдгийг мэддэв. Торрес түүнийг зогсоож чичрэхээ болохыг сануулв. Багш Кучогоос өрсөлд бичийнхөө өсөр гэж хүчээр цохиж чадах эсхийг асуув. Олон түмний чимээ түүний чихэнд хадгалтай хിവэр байна
гэж Кью хариулав. Үүнтэй зэрэгцэн түнд амьсгал давчил санагдаж гинт хинжтэй алдаж байгаагаа ойлгов. Түүний сул биеийг бодоход гайх зүйлгүй бөгөөд түүнд сандарч төгшөөрийн дайр тохиолдож магадгүй гэж тэр боджээ. Каши түүндийн хэтрүүшин бодлохгүйгээр хамгийн сүүлийн тулаандаа хийсэн шиг урт гараа ашиглан цохих зөвлөв. Тэрээр зөвлөгөөг дагаж тулаанд ялалт байгуулав. Тэрээр маш их баярлсан бөгөөд Торс түүнийг ядраатай гэж үзсэн ч Каши бас түүний төлөө баяртай байлаа. Тэрээр ялалттай голхот хүрсэн удирдлага зааварчилгааныхын төлөө Кашиг талархаж илэрхийлв. Тэрч байтугай өөрийн гайхалтай ур чадварын хаачаар шилдэг нь байх ёстой гэж мэдэгдэв. Энэ үед Каши өөрийгөө ямар нэгэн онцгой авьяастай байж магадгүй гэж бодож байлаа. Хожим нь айлын язгуурчны царай нулааж гарын чичирсэн талаар Кашиг шалав. Хэрэг өөрийгөө нь яригдсан бол юу хийх байсныг Каши асуухад тэрээр түүний ялалтад идэвхтэй байснаа илэрхийлв. Тэрээр түүнийг одоо өөрийнх нь бие хамгаалж очиж болно гэж санаж болгоход тэрээр чамаар тон зүрх сэтгэжтэй юм байна гэж хариулаад ээжээ түн талархав. Дараа нь тэрээр түүнийг гадагшаа дагалдан явахыг хүсв. Тэд өрөөнөөс гарахад түүний эцэг тэднийг олж харж яран төхөж ачив. Тэрээр ээжээ зарим зочид түүнийг хүлээж байгаа тухай мэдээж. Төрөгдөлд орсон тэрээр зочин бол гүнгийн хоёр дахь хүү болохыг мэдэж авав. Жозеф энэ хүүгэн түүнтэй боцоо тайсан нэгэн мөн болохон тогтоогдов. Тэрээр өөрийгөө Жозеф гүнгийн 2 дахь хүү гэж хэмээн танилцуулав. Айлаа түүнийг ямар ч эрх мэдэхгүй баран гэр бүлээс гарчтай гэдгийг мэдж байгааг шуудайлгав. Энэ хооронд Жозефийн гэр бүл төвөөс төр томоохон нөлөөтэй байв. Тэрээр аав нь өөртөө төхөх хүргэнийг байнга хайж идхийг эргэн дурсав. Энэ үйл явцад хүзэлдэж байгаа нь түүнийг маш их бухимдуулж тэдний боцооны шагнажлах Бадмарын хүзүүний зүйлтэй түнд гартуулав. Өсөн өгөндөө хөрсөн хөвгүн Бадмарын хүзүүний зүйлд нь Айлагийн улаан өсөн цохиж байгааг дуртаад түүнийг бичээ. Тэрээр түүнийг амлагчтай хүрдэг нэр төртэй хүн гэдгийг хүлээн зөвшөөрөвч үүнийг авахд эвгүй байгаагаа нөөсөнгөө. Тэрээр боцоонд ялагдсан ч өөртөө хамт зугаач хасхийг асуув. Тэрээр үгээ дуусгасан өмнө явахыг нууцхан өгсөв. Тэрээр Айлагийн тавгөрхиж сандарч байгааг анзаарсан ч баруун гад их бодохгүй бэлэн болно гэдгийг амлав. Аавынхаа саналд цэцэрсэн Айлаа гүгээ тавьчлаа. Зовтож явахад нь аав нь түүнийг загсаагаад түүний төлөө гүн тэр залуутай жаахан цагийг өнгөрөөхийг хүсв. Тэрээр охиноо залуугаас сайн чанаруудыг олж харж магадгүй гэд Гадафийн эзэмшлээс илүү сайхан газар амьдрахыг хүсэж байгаа тайлбарлав. Өрөөдмөр царайтай аав руугаа харж байгаа. Тэрээр дахин хизээч уулзахгүй гэвчээ тангараглаад түүнтэй хамт явахыг дурамчхан зөвшөөрөв. Энэ хооронд Каши хэдхэн алхмын цаан зогсоод Винийг Айлагийн ахар шиг татах гэсэн өрөөдмөр ноёнтон хэмээн боджээ. Кашиг шинжиж үзэхэд Ван Сарвалтын төвтэй хинэ боксын жинхэнэ мэдлгүй. Зөвхөн шурхай ашиг хонжоо хайсан нэгэн ажээ. Вин өөрийн эзэмшлийн хөрөнгөө болох багчдыг ашиг олохын тулд нэгэн удаа зарж байсныг тэрээр эргэн дурсав. Вис өмнө нь Айлатай тавьсан боцоондоо идэвхтэй байсан бөгөөд өөрийг нь гутах гэсэн явуулга байна гэж сэжигшин. Үвээрээ Кашиг дарамжлав. Тэрээр Кашиг удахгүй унах болно гэж мэдэгдээд Айлаг өртөнд нэгдэхийг хүссэн. Кашигийн өөрийн хөргөв цаг агаар сайхан нар халуун дах бөгөөд Каши өнгөрсөн амьдралаа дурсаж байлаа. Нойр мөххөөс өмнө тэрээр Айлагийн жигтэй хүнтэй хамт үлдээх нь аюулгүй эсэхэд ирэлцэж байв. Тэрээр өөрийн оролцож байсан рингийн дэх тулаануудыг эргэн дурсав. Тэр үед тэрээр харгас бөгөөд савсан нэгэн байсан бөгөөд түүний хүчтэй цэвэрлтийн дараа хинч басж чаддаггүй. Гэсэн хэдий ч өрсөж бишдэх нь оюун санаанд харгасчлал оршдог байсныг тэрээр саналаа. Тэдний нэг нь харгас арга техник ашиглан түүнийг унгаж гарын сарууг нь хугалжээ. Хэсэг хугацааны дараа тэрээр хуурсан гарынхаа өшөөг авахар шийдэв. Хэрэг буцаж чаддаг сан бол тэрээр хизээч ингэхгүй байх байсан гэж бодов. Түүний нойр тасардаж энэ бол зүгээр зүуд байсныг хараад баяртай байлаа. Хэрэг тэр үнэхээр буцаж очисон бол яг л түн шиг бартан байх байсан тул түнд 2 дахь боломж олдсныг тэрээр ойлгов. Нэг шивгчин ирээд тусламж хүсв. Вилсон дарс уусныхаа дараа ухаанаа алдаж Бадмарын хүзүүний зүрдэнд хэмэнгүрсэн химэн Айлахаас цагнаас шаардж байгаа талаар тэрээр түн мэдэгдэв. Түүний шаардлага нь биеэрээ төлбөрөө барагдуулахыг хүссэн маш тарамж шинжтэй байв. Тэгээд тэр эмэгтэй түүнийг эцэс рүү цохиж амьсгалын боогдууллаа. Үүний хариуд тэрээр эмэгтэйг цохиж газар унгаа. Тэр үед Каши тэдний рүү яран утсан боловч Вангийн харуулууд эзэндээ нь хүрэхгүй гэж зогсоолоо. Зам тавьж өгөхгүй бол та нарт муугар төгсөн шүү гэж тэрээр тэдэнд анхааруул. Харуулуудын нэг нь түүнийг зөвхөн гараараа заддаг доод зэрэгчлийн талаанд химэн таасангүй. Дараагийн хормонд Каши түүний нүдлөө хүчтэй цохиж бусдыг нь цочирдуулав. Тэдний нэг нь яарчтай тусламж дуудахааргүйж бусд нь түүнийг засахыг оролдов. Гэсэн хэдий ч тэрээр хүчгүй ядуу Айлыг аврахааргүй. Тэдэнтэй хурж очиход Вин түүнийг Бадмарыг хүзүүний зүрхний үрийг биеэрээ төлөхийг шахыг харав. Тэрээр үйлцэндээ ичиж завдаг эсхийг асуусан боловч залуу түүнийг эсэргүүцэж болохгүй гэж зүтгсээр битээсээр байв. Каши түүнийг хүчтэй цохилтоор газар унгав. Вин түүний хүчинд цочирдоо. Юу хийж байгаагаа ойлгож байгаа эсхийг хэлхийг Каши шаардав. Визонуудтай хүзүүний зүрхний нөхөн төлбөрийг шаардж байна гэдгээ хийжээд өөрийн үйлчлээ хүлээн зөвшөөрөв. Энэ хариулт нь Кашигийн өөрийг хүргэж тэрээр хамаг хүчээрээ дахин нэг цохиж болгов. Дараа нь тэрээр түүнийг ус руу чирч очоод нүүрийг нь усанд хідэн удаа дүрээд гаргаж 90 удаа хон орсон эсхийг нь асуув. Жозеф гүнгийн 2 дахь хүү бол задуулсан гэсэн мэдээ язгуурчнуудын дунд тархав. Ёлин гэр бүлээ даах тохоо болохоос сэргийж яарчтай арга хэмжээ авахар шийдэж
боолыг ямар ч хойшлолтгүйгээр цаасрахаар төлөвлөв. Тэрээр мөн баран авахстын гэр бүлийг ус төрийн тавцангаас бүрмөсөн асуугаас хор заржээ. Үүнийг сонссон баран авахс тахинд нь хор хөнөөр очруулах зүрх гаргасан хүн байж магадгүй гэдэгт Твижэд нь маш их урсав. Каши Харушийн байранд харагдаж байгаа бөгөөд ямар ч хамгаалалтгүй байгаа гэж нь түнд мэддэг. Охиныг нь аварсан боолын эр зэрэгт тэрээр талархсаар дүрчээ. Гэсэн хэдий ч тэрээр түүнийг хамгаалж чадахгүй Пипи мэджээ. Үүнийг оролдуулж түүний өөрийнх нь гэр бүл суурьж хүрэх болно. Нэгсэр боолын хов тавьсан юм зэдэг гэж үзээд үүнтэй санс нэгдэв. Дараагийн мөчид хаал хонгож айжаа орж ирв. Аав нь түүнийг амхыг ятгсан боловч Каши амиг нь 2 удаа аварсан тул шударгасыг хүртэхстэй гэж цэцгээд татгалзав. Эзнээ хамгаалсан аратан хүртэл шагнаж авдаг шүү дээ. Гэдгийг тэрээр аавдаа санаалав. Гэсэн хэдий ч аав нь хатуу зогсож энэ асуудлыг шийдвэрлэн гэдгийг амлав. Тэр үед нэгсэр гар нь хүжигдсэн бөгөөд өөр сонголт үздэггүй гэдгийг сануулсан ярианд орцсон. Уйсли Харуусын байранд байхдаа бүгд язгуурчны зэд тоцрох гаргасан Кашиг мартжээ. Олон хүн түүнийг баатар хэмээн үзэж байлаа. Тэрээр ойролцоо зогсож буй хүнээс яагаад харагдснаа асуухад тэр хүн хашаасны хошгойч гэдгээ хийв. Каши үнийг өрөөдмөр зүйл гэж бодов. Харуусын байранд сууж явахдаа боксчин болох боломжоо тэрхэн алдснаа тэрээр ухаарав. Гэсэн хэдий ч айжаг авраагүй байсан бол гэсэн бодол түнд түүнээс ч илүү харамслыг төрүүлв. Ямар ч үр дагавар гарсан хамаагүй түүнийг хамгаалсан зөв сонгогч байсныг тэрээр мэджээ. Эцэст нь түүнийг шүүх танхимд авчрах өдөр ирлээ. Ээжис гэр бүлийн боол байсан Кашиг Жозефийг гинтээсэн эсхээ хүлээн зөвшөөрч байгаа эсхийг шүүрчээсв. Вил болон Жозеф нар дөрвөн гişийн хамт ойролцоо зогсчихсэн бөгөөд бүгд болттой. Нүүрэн дээрээ иш тод сорвтой байв. Тэд Кашигийн эсрэг мэдүүлэг өгч түүний гинт хэргийг батлахаар тэнд байцгааж байлаа. Тэрээр буруутай гипхийг хүлээн зөвшөөрөв. Шүүх танхимда хүмүүс 50 бус болж түүнийг цаалжахыг шаардав. Тэд түүний толгойг тасдаж цогцыг нь бүх хотын өмнөд хэн үзүүлэхийг шаарджээ. Кашигийн ховд тэдний үг өгөхгүй. Зүгээр чимээ шуугин шиг санагдаж байлаа. Винанд айжаг ямар ч шийдвэргүйгээр гимтээсэн нь үнэхээр зөв байсан болов гэж тэрээр гайхав. Шүүгч ял толгойн цаазлах яланааж ямар нэгэн эсэргүүцэл байгаа эсхийг асуув. Тэр мөчид дүүг үлсээ шүүх танхимд орж ирэн үг хэрэг зөвшөөрч хүсв. Кашигийн гимт хэргийн ноцтой байдлыг хүлээн зөвшөөрхийн сацуу ургац хураалтын баяр бол өшөөж нэгүслийн цаг гэдгийг тэрээр бүгдэд санаалав. Баруун дормонд хандан хэлэхдээ тэрээр Кашигийн гимгүүг өмөрч байгаа хэрэг биш. Харин боол шиг өөх ёстой гэж шаардав. Тэрээр Каши болон залтхаар цаасчин огор хоёрын хооронд тулаан хийхийг санаж болгов. Баруун дормон руу эргэж харуул огор олон удаа цаас гүйцэтгэж байсан гэдгээ баталсан бөгөөд баруун үнтэй санаж нэгдэв. Дараа нь Див тулаан баярын сүүлийн өдөр олон түмний зугаа цацах зэрэг хор болох болно гэж зарлав. Түүний зайтай өгсөн үг тулаан өрөх юрийн хүнийг араатантай талхсан цааз болохыг тодорхой харуулж байлаа. Тусдаж өгөх нь өршөөлийн үлдэж байх болно гэж тэрээр санаж болгов. Шийдвэр гарч ийм амьсгалтай өрсөлдөгчтэй талархуулсандаа Каши цэцэрчээ. Тэрээр Жозеф гүнээс зөвшөөрөх хүссэн бөгөөд зөвшөөрөв. Өөрийн төлөвлөгөөндөө сэтгэл хангалуун дагаа Див гүнийг хоёр тал хоёуланд тохирсон төс болт гэж үзжээ. Кашигийн ур чадварыг Див сайн мэдчихсэн бөгөөд хэрэв одоогийн нөхцөл байдал байгаагүй бол түүнийг хөдөлтөж авах байжээ. Цаазаар авах ялыг Каши болон огор хоёрын хоорондох талаанаар салах басныг шүүгч танхимд зарлав. Вишин түүнтэй өхлөөр занш хэрсээр байв. Түүний шавлангүй өгсөн өөр хишин гүдөх зорилготой байв. Тэрээр тулааны тухай мэдээнд баяртай байлаа. Занх хийшийг үл харгалцсан Кашигийн уналтыг харахыг хүссэн ч Каши шанагсангүй. Хэрэг хувь тавьсан түүнийг энэ зэгт авчирсан бол мөн яшаалтанд хүртэж чадна гэд тэрээр итгэж байв. Тиймээс түүний хүч чадвар тууштай байдал нь тулааныг даван толоход тослон гэдэгт итгэж өөртөө итгэж нэмэгдэв. Кашиг хүлээврийн өрөө рүү дагуулж чадсан бөгөөд харуул түүнд хатагтай хамгаалсан учраас тулаанд дэмжих болно гэж хэлв. Түүнийг сонсоод гадаад байгаа хүмүүс харуулаас түүнтэй уулзахыг хүсв. Өдөггүй Күчөө болон Торреснэр хүрэлцэн ирв. Багштай хамт байна. Кой түүнд тусаж зохистой хүн зөксөнд нь талархав. Торрес тэр залуу гүзэн яддаг тус одоо баяртай байна. Тэр одоо Каши сайн хүн гэдгийг ойлгоод өгөхгүй байж тоглолтод явахыг хүсв. Дараа нэг сар түүнд тулааны үеэр хүчээ нэмэхийн тулд хоо санаж болгов. Тэр мөн огөр илүү хүчтэй гэдгийг дурдаад Каши ур чадвараа ашиглан илүү сайн тоглож чадна гэдэгт итгэж байна. Тэд бүгд түүнд амжилт хүсв. Манай боксчин ядаж өөрийгөө нөхөх уйлах хүмүүс байгааг ойлгоод энэ бодлон түүнд хангалттай санагджээ. Хожим нь айлаа түүнийг хүлээжсэн харуулын байранд ирв. Тэр хаалт тавшихад тэр яагаад ирснийг нь асуув. Тэр хэнийч тусламжийг хизээч үйлкам сурдаггүй гэж хариулв. Тэрээр дэрэмждэд тоглоалагдаж тэнийг залууд баригтан хоёулаа түүнд маш их хөрс очруулсан байхад түүний төлөө санаа зовхон оронд өөрийнхөө нэр төрийг бодохыг хэлв. Дараа нь тэр хэрэг үнэхээр санаа тавьдаг бол одооноос эхлэн өөрийг нь хамгаалахыг хүсв. Тэр ойртож ирээд үнсгэд түүний үйлчлээ сайсан ч тэр анзааршгүй тоглолтод ялна гэж амлахыг хүсв. Тэр өөрийг нь өгөхийг хүссэн ч өгөхэд хэцүү болгож байгааг хүлээн зөв. Тэрээр түүнийг тоглолтод дэмжих болно гэдгээ батлан хэлв. Одоо өгчтэй толцох цаг болжээ. Баруун дормон энэ бол цаад учраас харгас байж Кашиг алахыг шаардав. Огор түүнтэй нүүр тулахад бүх хүч чадлаараа бүрэн бэлтгэгджээ. Ургац хураалтын баярын сүүлийн өдөр огор манай ялтай боксны эсрэг зогсов. Харуулууд Кашиг олон түмэн цаазаар авахыг хүсэн хүлээж буй аренад авчирв. Бүх олон түмэн түүнийг яллагдагч хэмээн зарж мангасд зөхөр шийдвэрийг нь үзүүлэхийг шаардсан. Өрхийг нь
нь хашгирч байв. Огөр улам маягтж бүрэн бэхэн болжээ. Кашийн хүлээсийг тайлхад өөрийнх нь өмнө зогсох өрсөлдөг чинь асар том болохыг анзаарав. Тэрээр огөр өр чадварт бус асар том бие галбиртай төшөглөн байгалийн даваа талтай гэдгийг ойлгов. Үл хамааран Каши эсэргүүцэн тэнцэхээр бэлтгэв. Толгойн эхлэхэд тэр хүчтэй цахилж өгсөн ч огөр маш хүчтэй тул үүнийг бараг мэдэрсэнгүү. Түүний булчингууд маш нэвт тул сарууны энгийн цахилж төвтөс шорон шуруу босгож байв. Тэрээр Кашиг айлгаж удахгүй өгөх болно гэдгийг сануулсаар байв. Гэсэн хэдий ч манай багсчин хов тавилан өргөж шудраг байдгийг ухаарч 50 хэвээр үждэг. Огөр хэмжээ. Хүчний давуу талтай байж болохч ухаан тутмаг ажээ. Каши хүмүүс стратегийн хувьд сэтгэх чадвараараа хар хүчийг даван туулж чадна гэдэгт итгэдэг. Тэрээр ур чадвар тактик ялтад хүргэж чадхайг ойлгож өрсөлд бичийнхээ хүчийг эсэргүүцэхэд хатуу ясаа ашиглахад сайдар бэлгэжээ. Бүгд түүнийг ухаанаа алдаж салжирсан гэж бодож хахад Каши огроо тарсаар иржээ. Торрес болон Кучанар мөн түүний энэ үйлдэлийг хараад шокнд оров. Баруун дарман түүнийг бууж өгөөд хувь тавилангаа хүлээн зөвшөөрөх гэж байна уу гэж асуув. Хоёр өрсөлдөгч бие рүүгээ харахад огөр асар том цохилт өгсөн бөгөөд Каши бултахын тулд савлав. Тэрээр дайрч бүлгээс бултахтаа анхаарч тасралтгүй савлахаар шийдэв. Өмнөх хэрэгэлзэн түүнийг сул дараа болгосныг ухаарч илүү хурдан байж ямар нэгэн саадлах гахгүй хар шийдэв. Огөр асар том диж түүний хурд Кашиг гайхшруулж толооныг улам хэцүү болгож байв. Тоглолт үргэлжлэхийн хэрээр гэрцэг Кашийн гахалтай ир зэрэг гайхалтай ур чадварыг хүлээн зөвшөөрч эхлэв. Энэ чадварууд бокст хогсгол хийж чадахыг тэрээр ухаарав. Хоёр тулаанд ширүүн тулдаж Каши эцсийн цохилт өгөхийн орон байнг болтож байв. Тэрээр шийдвэрлэх цохилт өгөхөд шаардлагатай зэргийг төвчээртэйгээр цовлуулав. Огрын хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байхдаа мангас хэд төрөнгийн болвол түүнийг урьдчилан тамгажилж бултаад илүү хэлбэр болохыг ойлгов. Олон түмэн тулаан гөрнөхийг шоконд орч ажиглав. Эцэст нь Каши огрыг хүчтэй цохиж гэрцэг үйлчлийг боксын болцсохоо өөрчлөлтөд баяртай үлдээв. Огөр хүчтэй ч гэсэн бүх хүчээрээ хариу цохилт өгсөн бөгөөд Каши нарийн цохилтуудаар хариу барив. Огөр асар их сүйрүүлж хүчтэй ч түүний хөдөлгөөн урьдчилан тамгачлахыг цолхойг тэр анзаарав. Нүдрэх чанга хатхад тэрээр баруун дарманыг цочирдуулж үзэгчдийг гайхшруулсан аимшигтай цохилтөвч бүх хүлээлтийг Кашийн тал тэргүүлв. Кио болон Торрес нэр түүний стратегийг бодит байдал дээр хараад хязгааргүй баярлав. Энэ удаад Каши тарих болон хүзүүрээ хүн цохилт өгөхийн оронд гэмтэж ядаргаа хоримтлуулахад анхаашлаа хандуулав. Тоглолт өргөжлөхийн хэрээр огөр хүчөвтрөгчийн татварлалд орж булчингийн хүч нь багасч эхлэв. Гэсэн хэдий ч Каши өрсөлд хүчийнхөө тэсэр хатуужлыг төтөн үнэрж чухал алдаа гаргав. Ядарсан ч огөр хөдөлсөөр байж Кашиг гайхшруулв. Хэдийгээр тэр огрын тэсвэр ихэнх хэсгийг барсан ч мангас аюултай хിവэр байв. Шинэ хүчээр огөр хүчтэй цохиж Каши амс хадаж газар өнөв. Хэрэг тэр цохилтыг хаахын тулд гараа ашиглаагүй байсан бол цохилтын хүчинд ган бот өргөх байсныг тэр ухаарав. Тулаан ширүүсгийн хэрээр огор түүнийг дуусгахаар шийдэмгий болж урд өдрийнхөөсөө илүү аюултай харагдав. Каши хөл дээрээ басах гэж тэнцэн байж өрсөлдөгч нь бас хязгаартай хүрч байгааг анзаарав. Анх удаа огор өмнө нь хизээч мэдэрч байгаагүй ийм хүчтэй хөдөлгөөнийг мэдрэв. Өмнөх тулаанууд нь хурдан дуустдаг байсан бол одоо бүрэн ядарч ирж салгарсан тул тэр хавчигдаж эхлэв. Хүч чадал бүх хүнд хязгаартай гэдгийг ойлгосон Каши хамгийн хүчтэй чадраханд бууж өгч болохыг ухаарав. Огрын цар дуусч байна. Энэ бол түүний сүрчин боломж гэдгийг Каши ухаарав. Огор ил ядарч харагдаж бүх зүйлийг ирж шийдсэндээ хад Каши огрын цэжлүү асар том цохилдог. Мангас амс хадаж Каши тэр даруй өөр цохилдог. Гэсэн хэдий ч огрын хамгаалалтгүй өрөөрөө өгсөн хүчтэй цохилтоос олж бугуун малчсныг тэр удалгүй анзаарав. Огор бүдэрсэн ч Каши тасралтгүй дайралтаа өргөжлөв. Өндөр үсэрч гэр нудрахаараа огрын хүзүүрөө буусгав. Огрын амнаас ус гоожиж нүд нь эргэлдэж асар том биеийн газар өнөв. Хүчирхээ өрсөлдөж ялагдсанд олон түмэн цочирдож итгэж чадахгүй байв. Огор одоо унснаар манай хүү яштай буцааж олов. Түүний найзад баясан хашгирч ялтыг нь тэмдэглэв. Гэтэл гинтийн зүйж тохиолдов. Огрын нүд нэвтэж мангас шархацсан хэдий ч дахин босож загсав. Огор зарим хүчээс сэргээж аимшигтай цохилт өгөхөд манай залуу шоконд оров. Огор ихэндээ түүнийг алхахыг оролцсон боловч дараа нь саруугаараа хөлбөм бүшиг төсгөв. Каши агаараар нисэж жоод газар өнөв. Хагарах чимээ гарч түүний хамтрагчид энэ бол алдаа гэж эсэргүүцэн хашгирав. Гэсэн хэдий ч өөр нэг хүн энэ бол цаазаар авах яшин тулаан гэдгийг бүгдд нь сануулав. Каши одоо ч шоконд орсон хിവэр огор улам өрсөж бэг харав. Ялан шархасныхаа дараа мангас хэрхэн ийм хурдтай хөдөлж чадаж байгааг тэр ойлгож чадахгүй байв. Үүний зэрэгцээ Каши өөрөө шархаасаа болоод саларч биеийн түүнийг дагаж дээшгүй байлаа. Эцэст нь огор эцсийн цахилтаа өгч Кашиг газар өнөв. Мангас өндөрч зогсч ялж байгууллаа гэж баярлан хөөрөв. Каши өвдөж хашгирахад огор хүзүүнээс нь барьж атгалтай чангасан агаарлуу өргөв. Энэ бол боксийн тэмцээн биш, харин ас шахаа гэдгийг ухаарсан Каши амсгадав. Каши огрын атгалтанд орч сувсахыг гуйн агаарт тасчмжгүйгээр өжөгдөв. Огор улам уурсан боловч гинт Каши чихлүүн хазаж тас татав. Мангас тавьж Каши газар өнөв. Харгас үржлээсээ болж түүний амнаас цус гоожв. Гэсэн хэдий ч огрын цус ертийн огор шиг ногоон биш байгааг хараад тэр гайхав. Энэ нь яг хүний шиг улаан байгааг тэр анзаарав. Огор хянаштай алтал уурсаж түүнийг нэг мөсөн алхахыг шийдэв. Рингийн болон сууж исэн Каши хурдан хариу цохилдогч огрын нүдлөө ирж цацсан хүчтэй цохилдог. Огор асар их хүчтэй ч ясанд хугарч гэдсэн мөшгсөн ч
Түүний бие өвчнөд хариу үйлдэж үзүүлэхгүй байхаар тэр ажиглав. Боломжийг ашиглан Каши өвдгөөрөө огрын хамарлуу хүчтэй цохив. Үүний зэрэгцээ гэрцэг үйлсийн талан аратан ба хүн хоёрын хооронд бус харин аратан ба шилдэг боксч хоёрын хооронд болж байгааг ухаан анхааралтай ажиллав. Тэр Кашийн ялалтыг хүсэж байна. Түүний зүтгэлээр урам зориг асан олон түмэн түүнийг чин сэтгэлээсээ дэмжиж эхлэв. Бүгд түүнийг ялахыг уриалж араас нь нэгтгэхэд цэмжлэх хүрээшин түүний нэрээр цураатав. Шинэ хүч чадалтай болсон Каши огрын амлуу хүчтэй цохиж мангас газар хот цас асгаруулав. Тэр мөчид огөр өрөө ясагцсан айлс хот хөдөлгөөнгөө үлдэв. Ядарсан чалалт байгуулсан Каши им хүчрэхийг өрсөлж өчөө. Ясныхаа дараа тайшралт багцлыг мэдрэв. Бүх цэнгэлдэх хүрээжин түүний ялалтыг тэмдэглэн нэрээр нь цураатжээ. Дараа нь баруун дараа мөн огөр ясагцсан тэтгэж чадсгүй шоконд орж босож цагсав. Каши явж байхад гүн Жозефийн цэргүүд оршиж түүнийг цаазаар авах хэлийг өргөжлөхийг шаардав. Энэм сэрэлсээр Каши тулаан дууссан байж болох ч түүний тэмцэж дуусаагүй ойлгож байна. Гэвч цогцсон олон цэргүүдийн эсрэг эргэж чозоо шидэн ялалттай болсон босорт өршөөж үзүүлэхийг шаардав. Тэднийг аим хайхал цураар нь буруутгаж түүнийг сулсахыг хатуу шаарджээ. Олон түмний асар их дэмжлэгийг хараад цэргүүд өөрсдөө эргэждэж түүнийг амьд үлдээхийг хүсв. Гүн Жозеф эмх зам бараагүй байдлыг ажиглаж байхдаа тайлбар хүссэн боловч Весли гүн орцож Кашигийн амийг өшөөхийг ятгав. Тэрээр ургац хороолтын баярын үеэр хүмүүсийн сэтгэл санаа хожих нь хамгийн чухал болохыг тайлбарлав. Кашиг одоо асууж баярын утга учир үгүй болохжээ. Удаан бодож эрх зүйсний эцэст гүн Жозеф энэ хүсэлтийг татгалзаж Весли гүнтэй улс төрийн асуудалд орж болцсоггүй ойлгов. Тэрээр дургүйхэн боловч Кашиг явуулахаар зөвшөөрөв. Явж явахдаа гүн Жозеф Астагийн гэр бүлийг уучлахгүй байхаар хатуу шийдэж ирээдүйд тэдний газрын хөрснөөс арч хар дотроо өшөө авахад тангарагсав. Боксчин ялалт байгуулан хортож байхад түүний бухимдал улам нэмэгдэнэ. Эмч болон нэг сарнар Кашигийн биеийн байдлын талаар ярьцах бөгөөд эмч түүнийг амьд үлдсэн ер бүсийн гайхамшиг хийв. Тэрээр ийм эмзэг биетэй авцаад хэсэж үлдэж чадсан. Түүний гайхалтай төмөр шиг хүчтэй зөрөгтэй холбоотой гэж эмч үзжээ. Яриа өргөжлөхийн хэрээр эмч Кашигийн имчилгээний төлбөрийн асуудлыг хөндөв. Баруун гадс имчилгээний зарц цэцүүдийг хараахан төлөөгөөд нэгсэр хараа зурсгаж үүндээ ихэд хөндлөө. Яг тэр мөчид айлаа хүрэлцэн ирж өөрийн эмгээр төлбөрийг барагдуулахаа санал болгов. Тэрээр түүнийг нэгсэрч өгөөд Кашигийн имчилгээнд хүрэх хэсгийг асуув. Эмч үүнийг шалгаж үзээд зөвшөөрөх бөгөөд төлбөрийн асуудал шийдэгдсэн санаа намжжээ. Гинт Каши ханиалгаж амнаас нь цус гарч эхлэв.